Сайн байцгаана үзэгчдээ. NTV телевизийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Би ямар сүрэг дарган сайхан өвлжиж хаврын сартаагаа золгож байна. За NTV телевизийн уран бүтээч хамт олон Монголын үндэсний бүхий холбооноос зохион байгуулдаг өвчтөд бүхийн барилдааны цуврал барилдаануудыг албан ёсны онцгой хэрэгтэйгээр үзэгч та бүхэнд шууд дамжуулан үзүүлсэн. За энэ мөчид үзэгч та бүхэндээ бүхий өрөө подкастынхаа 2 дахь дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань подкастын маань зочин хөтлөгчдөр Монгол улсын харцаг Төвдөн дөржийн өсгөрөөд харцаг маань за үндэсний бүхийн улсын тайлбарлагч үндэсний спортын судлаач Наранбаатар нар маань хүрэлцэн ирсэн байна. За сайхан шинжилгээж байна уу? Сайхан байна. Сайхан шинжилж байна. За сайхан шинэллээ. Сар шин сайхан шинэлв. Он таргаар сайхан аврагдж байна уу? За хүчээр бол асуултгүй үзлээ. Би асууг нь оюуны хүчвэрийг энэ голдож асууж байгаа гэдэг. Оюуны хүчвэр гэснээс луу жилд Монгол жил золохын өмнө манай наабагч нэлээд олон ном ер нь хэвлэлдээ гаргасан нь. Үндэсний спортын бидний нөгөө өрийн дэвтэр гэдэг нэг жижигхэн дэвтэр байнгын ер нь ийш тийш наадамдаа хийж явдаг. Тэр маань бүр баяцсан байх шиг байсан. Тэ ямар их сурж байгаа болгоод. Нэгтгэсэн. Тэг нэг 7 хоногт тэр 3 ном хэвлэлээс авсан шүү дээ. Тэгээд ном нэлээ гарсан. Монгол жилд бас хавар бас нэг 2-3 ном хийсэн баг. Тэ ер нь 7-8 ном гаргасан баг шүү. За харцгын маань хувьд шинэ сартаагаа хэдүүлээ золголоо хаврын дэргүүн сар могоо жил луу жилийн бас дүнж ярил юм шинэ сарын ихэн дээр тий. За энэ телевизийг үзэж байгаа Монголынхаа ард түмэнд сар шинийн мэнд өргөн дэвшүүлье. За бүхийн суврал барилдаануудын талаар бид гурав дүгнэж ярилцсан. Дүгнэлт хийж голдох сонирхолтой барилдаануудын талаар та бүхэндээ сонирхуулж ярих юм нэвтрүүлэгт оролцож байна. За тэгээ Набагийн маань хувьд бол бас өнгөрсөн онд бол түрүү миний асуудаг байсан. Завгүй олон судалгаа номон дээр ажилласан. За энийг дэлгэрүүлээд хэлэхэд бол үндэсний спортын нэгдсэн тийм том товхмол ямар ч үед хаанаас ч сурыг шагааг морийг бүхийг харж болох их сайхан үндэсний спортын нэр нь Үндэсний их баяр наадам. Үндэсний их баяр наадам гэсэн. Ногоо авцтай их гоё ном байлээ. Гаргасан байна. За бас манай Сэлэнгийн аймгийн үндэсний бүхэн холбоо маань бас хүсэлт тавьж Сэлэнгийн бүхчүүд гэдэг номыг бас хэвлүүлж авсан байгаа. За тэгээ барилдаанууд бол олон гоё болсон зүгээр хүмүүс үзэгчид маань Улс аймгийн алдар золтой 256 бол хамгийн гол топ барилдаан шүү дээ. Тэгнь. Хүүхдийн барилдаа, өсвөрийн 3 насны барилдаа, сумын заануудын барилдаа. За тэгээ аймаг цэргийн золтой хөгчүүдийн барилдаа, тэгштгэлийн барилдаа, сумын заа. Тэгээ улс аймгийн алдар золтой 256 бүхий барилдаа гэсэн барилдаанууд. Давхарцсан доогоор Монгол бүхий өргөнд 5 өдөр дараалал тэр хэдэн бүх барилдаж байна. За өсвөрчл 200 шүү дээ. Өсвөрийн 200, сумын зааны 600. Тэгээ тэгштгэлийн 300 байсан. 1000 гараа явцсан. 1500 юм байна. Тэгээ аймаг цэрэг 256, улс аймаг 256 тий. Давхарцсан доогоор бол хангалттай гарсан. За өнөөдөр бид нар бүхий өргөө подкастаараа үзэгч та бүхэндээ сар шинийн цуврал барилдаануудын талаар бас ярилцсан харцаг маань бас хэллээ. Тэгэхээр өнөөдрийн хамгийн ихний бас онцлог барилдаан бол яг дарааллын дагуу өсвөрийн барилдаан. Өсвөрийн барилдааныг бас анхудаа шууд амжуулж Наранбаатар ахмад тайлбарыг хүргэсэн. Энэ барилдааны талаар. За өсвөрийн барилдаа ер нь бол өмнө нь тоо маягаар сүргүүлсэн тохиолдол байдаг баг. Бүхий өргөний яг анхудаа барилж байгаа хүмүүсийн өсвөрийн барилдааныг бол дамжуулж ирсэн түүх баг байхгүй хаа. Зүгээр яг нөгөө хуурны шүүгчийн барилдаан бол нэг тодорхой хэд хүүхэд барилддаг тийм ээ. Тодорхой болцсон байн барилж байгаа хүмүүсийн барилдааныг бол шууд дамжуулсан тохиолдол байж магадгүй. Яг сар шинийн энэ анхудаага барилж байгаа хүмүүсийг дамжуулсан тохиолдол моргийн твитлээ занхдагч болж байгаа гэж бодсон шүү. 3 насны ангиллаар хамгийн бага насны ангил 64, дундлын ангил 92, том насны ангил нь бол 144 хүүхэд. Их олон хүүхэд барилдсан барилдаа болсон. Сумын зааныг тайлбарлахад л тэр суухад бол ер нь нүд ирээжлээд бараг толгой манраал явчихдээ ш тэр өсвөрийн бөхчүүдийг тэр богино хугацаанд ер нь тогтоож амжиж гэнэ үү? Ер нь бол сумын зан хэцүү санагдсан шүү. Яг л сумын зан ч бас нэлээд хэдэн жил хардсан үнэ бас болдог. Өсвөрч яг нөгөө өнөөдөр л анхудаа барилдаж гэнэ гэсэн хүүхэд зөндөө байдаг учраас тэгээ тухайн агшиндаа л таньдгүй юм бол ер нь тэгэл бараг худлаа юм л дээ. Нэг удаагийн бүртгэл дээр нь хараад за нэг багш за энэ манай энэ өсвөр хүүхчүү гэдгийг л таньж л авахгүй бол ер нь туу хэцүү санагдсан шүү.
Энэ барилдаанаар та хоёр маань ер нь онцлог бүхэн юм байна. Сошиалор бол Оморын бичлэгүүд бас нэлээ явлаа сэрэх зааны шав гээл. Омор ер нь дажгүй сайн барилдсан. Батүлгүн мөлөө. Алдартай гэдэг чинь. Тий. Хойсон бүрэн дээр Батөрийн Батүлгүнгүй тэр их айтайхаа хүүхд харагдчихсэн шүү. Сайн барилддаг. Тэгээд Оморт унчих шиг болно лээ. Цаашдаа бас нэлээд сайн барилдаантай. Юм уу бас нэлээд бас бэлтгэл хийчихсэн. Хүүхд харагдчихсэн шүү. Тэр хоёр байна. За дунд насанд бол тэр төрүүлдэг Эрхэн баяр гэж барьтай тийм цэнхэрзэгтэй хөөсөн. Эрхэн баяр гэдэг. Асадэрч Эрхэн баяр сэлэнгийн хүүхд байх шиг байсан. Мандли. Тийм байна те. Тэр хоёр л харагдчихсэн да. Тэгээд бага наснд бол мэдээж Батүлзээ зааны хүү өсгөрөөд үзрүүлээд өмнө гоо Алтай Эрдэнэ гээд хүүхд төрүүлж байлаа. Бас л хэзээний бүх болцсон. Нөгөө хуурны шогөгчийн жижиг барилдаануудад баахан амжилт гаргачихсан юм хүмүүс. Одоо ч нөгөө 14 насны авраг, 15 насны авраг баахан тэмцээн зохиогддог учраас медальтай эдгэрч дотор 90 битээ үйд юм байна. За. Одоо энэ төдөөдагийн авраг, төдөөдагийн мөнгөтэйгээд тэр 90-ийнхээ дагуу барилдаж шийдэгдсэн шиг барилдаан бол. Даваатар барилдаг уу хөрн шүүгч аа? Даваатар байгааг. Тийм. Одоо бол насны яг л барилдахаар болж байгаа. Тийм нөгөө нэг Даваатар нь бол барилдчих шүү шүү. Сүүл тусна Даваатар гарч барилдсан. Тэр нь бол байх шүү. Яг одоо хуучин нөгөө мундаг Даваатар хэдэн настай? Харин одоо л яг барилдах 14 13 4 настай болчих жоох шүү. Тэрнээс бол том баха. Томорцсон уу? Том болцсон баха. Жодоогийн бэлтгэл их хэрэгтэй гарагдсан шүү дээ. Миний бодох зүгээр 16 мөргө хүрсэн баха. Тийм том болцсон. Тэ. Өөртөө 10 жил юм шиг. Сар шинийн барилдааны өсвөрийн бүхний барилдаан бол бас зохиогдоод их олон жил болж байгаа. Ийм барилдаан. Тэнд бас одоо улсын зол хөгжсөн олон алдартай бүхчүүд бас оролцож барилдаж ийсэн. Энэ жилийн онцлог нь юу юм бэ гэхээр 3 насны ангиллаар болсонгороо онцлогтой. За тэгээд дээр нь бас өмнөх жилүүдтэй харьцуулбал оролцогч хүүхдүүдийн тоо хамаарх хүрээ өсөх. Олон болсон байна. Олон болсон, өргөн болсон байна. За тэгээд орон нутгаас хүүхдүүд айгүй их зорж ирж бас барилддаг болсон байна. За тэгээд дараагийн барилдаан маань бол сумын заануудын уламжлалт барилдаан. Монгол бүхий өргөнд болдог сумын заануудын барилдааны бас одоо хамгийн топ барилдаан чинь л сар шинийн зураг байна. Хамгийн одоо Хамтран сар болгон сумын заануудын барилдаан бас болдгоо байхад сар шинийн барилдаан чинь нэглээд болцсон шүү. 3 4 жил болцсон байсан тий. Суграан очин төрүүлээл, очрын жаргал сайхан төрүүлээл. Ер нь орон нэр 3 жил болсны дараагаас сар болгон болдог болсон байх шүү. Сар шинийн барилдаан бол. Ер нь бол хамгийн анхны сумын заануудын барилдааны тоолж эхэлж байгаа барилдааны 1 номерын барилдаан ч юм бол цагаан сарын барилдаан байдаг шүү дээ. Тэрнээс яваа тэгэл ингээд зүгээр таруулын хийгээл тэгэл тэр нь бүр сар болгох гэдэг том барилдаан болж өргөжөөл одоо 123 сая хийж өгöd. Тэр том барилдаан. 123 удаагийн барилдаан. 123. Энэ барилдаануудаас яг өмнө бол үндэсний спортын наадмын сумын зан. За бүр 90-ад оны дунд үед бол одоо сумын зан золтой хөгжүүдийн чуулга барилдаан гэж. Хинти дортой юм. Хинти аймгийн Дорчраад сумын дагдаржийн байгуулсан гэдэг төрүүлж байсан. Тэр бол яг хуу тойрог бөхчилсэн барилдаан, хосолсон барилдаан юм бэл. Тэр анхных. Тэгээд үндэсний спортын наадам бол мэдээж тойрогийн барилдаанууд. За бөхчилсэн хэлбэр яг хамгийн анхны том барилдаан гэвэл 2005 оны бүхий холбооны 15 жилийн зориулсан 122 сумын зааны барилдаан ээж Шүхрийн болжин нэмтрүүл Батэрдэн гард үзүүлсэн. 6 үлдээ тэр их гоё барилдаан болж ирсэн шүү. Ерөөлт 3-т үлдээ 6-ад одоо Лавсрынгийн Батмөх гэж одоо Хэлийн жандад байгаа да. Сэлэнгийн Шамрын аймгийн чинь Лавсрынгийн Батмөх гэж. Тэгээ нөгөө хоёр нь болохоор аймгийн за Эрдэнэ хоёр. Одоо дүүд яах Эрдэнэ хоёр. Дэлгэр сайхан бос үлдээ. Ингээд Сэлэнг дахин Сэлэнгийн дөрөв Мохоо болтой хоёр хүлдэж ирсэн төвхтэй юм бэл. Тэрний дараа 2009 оны цагаан сард одоо Тарвлын хэд анхны том сумын зэлтний барилдааныг хийгээд тэгээ 3 сард нь Сантын гам зэрэг, 5 сард нь Сантын Эрдэнэ эргээд Сантын 2 гараас нь төрүүлээл тэгэл наашаа ер нь асралтгүй байсан юм байна л та. Цагаан сарын өмнөх барилдаанаар нөгөө яг бүхий өргөө подкаст ихний дугаар дээр 2000-ад оныхын ер нь их өнгөлөлөө гэдээсэн. Сая сар шинийн барилдаан дээр ер нь шинэ зууны хэр орж ирв. Ялгаагүй ер нь өнгөлөөд авах шиг байна. Тийм баг. Түрүү цагаан банд ч одоо 99 юм 2000 юм уу? Ер нь бол бас л шинэ зууны их үйл бөхт орно л да. Үзүүрөх бол мэдээж бас 2001 он төрсөн байгаа. Улсын байрнууд 2001 оны насаар төрүүлж байсан. Тэгэхээр логорогч үзүүр маань өөрөө тийм насны. Саран цагт ч өөрөө 2003 оны 3 төлөлтөөсэй тийм ээ. Тэгэл ер нь шинэ зууны яг зааг дээр төрсөн хүмүүс л төр үзүүр их шүгрөө орж ирсэн барилдаан байсан да. Сар шинийн барилдаан, сумын заануудын барилдаан дээр бол ер нь бас энэ жилийн сумын заануудын барилдаан дараалж төрүүлсэн хүн бас гараагүй. Ер нь дараалж төрүүлсэн бас ховор болчиход байгаа. Тий. Ер нь олон залуучууд энэ жил бас харж яхад шинээр энэ сумын заанд
шүүгүрч одоо дээшээ барилдаад байгаа бас харагдаад байгаа. За тэгээд сумын зам маань нэг 608 барилдаг учраас нөгөө Сондгоор одоо гардаг сондгоор. Тэгээ бол ер нь дундуурхан одоо ирбэтэй яваад байгаа хүнд бас дээшээгээ давуу тал бий болдог. За тэгээ Батбаярын цагаан банд гэдэг залуу бол 2 дахь дөрөвгөө сар шинийн барилдаанд авч. Өмнө нь бас төрүүттэй одоо энэ нээлтэн дээр төрүүлсэн. сумын зам төрүүлж ийн гэдэг чи одоо нэгт амжилттай баттах, хоёрт одоо сар шинийн цуврал төрүүлсэн. Амжилт бол одоо нэр дээр нь заавалчгүй бичигдэнэ. За тэгээд дээр нь бол одоо бас ер нь барилдааны хувьд бол их тийм өвөрмөц сонин одоо барилдаантай биеэр жижигддэг. Их том барьцнаас барилддаг. Тэр нь сугдсан. Хүнийг ер нь их сөхөөд барилдаа явчихдаг. Увс аймгийн түргэн сумын харьяат ийм залуу байгаа. Бас л хайдуу зааны Шамдрын нэг гэж л яригдах байх. Тэсвчний 326 дугаар ангийн бүх. За лав гарагчааг зохны злоо. Зүүн морд соргоод ер нь үзүүлсэн дээ. Лав гарагч бол гол ясны биар их сайтай. Ер нь тийм их томорхож байлдаа сурцсан хүмүүс байхаас зүүн толгойд л томорддог. За тэгээ ер нь бол бас баруун талаас сэтгэл зүй сумын зан усан за байгаа байдал энэ төр бол ер нь бас нэг тийм бие бариад идэггүй. Сайхан задгайхан зөрөгтэйхэн болчихдаг. Ийм залуу харагдаад идэгий. Тэр Төв аймгийн зогт дээр нэг актер дайрч очиод газ мордоод авчихсан шүү дээ. Тэгээ зүүн мордчихсан шүү. 2017 оны улсын баринад нөх сүрийн дөрөв. Лав гарагчаач. Одоо энэ гаалгтай болдог төрүүлж ийсэн. Одоо хүдрэн нэртэй болсон мөрөлдөд энэ да. Дэлгэр үсэн дээрээс зүгээр л урагшин чирээ дунгуулдахгүй зүгээр урагшин татчих шиг бас их цэрэн. 14 онд. 14 онд. За сар шинийн сумын заануудын барилдааны нэг гоё өнгө бол бас одоо Батцамрын Наадан Батын Бат Билгүн байлаа шүү дээ. Бас их гоё барилдаж Өндөр байсангүй. шивгүрч гарч ирсэн. Бас нэг одоо за сумгаа татсан барилдаа Дэлгэрийн цэрний өнгө хоёр. онцлог юм бол бас 17 настай өмнө говь Яг тэр гიშг өсвөрт барилдаж байгаа хүү бас шивгүрсэн. За тэгээд нэлээд хэдэн залуучуудаас анхныхаа шивгийг авчиж байгаа харагдаж ирсэн шүү. Тэр ганжид начин дээр давж бэлтгэлдэг өсгөөр үлээ сумын зам. Тийм Батцамрын Батцамрын өсгөөр чинь бас нас бага байсан баг. Батцамрын өсгөөр ихтэй их баг бол бас биш ээ. Аа. Тэгээ бас нэг 20 морь болцсон баг шүү. Залуучууд барилдаад идэг ус. За өөр Бат Билгүн нэг үл өсгөө орцсон онцолж байна. Бат Билгүү Сумья Базар гэж ирнэ. За тэгээд залуучдын улсын аваагаас бас шигшээрүү шахаж исэн олон залуучууд ирнэ гарч ирсэн. Ер нь зүгээр одоо ингээд том зургаар нь харах юм бол бас нэлээ одоо сумын заануудын маань голлох одоо амжилт үзүүлж доктортой сайн барилж исэн бүхчүүд нь ихэнх нь цолон төрөө. Эхнээсээ одоо улсын залууд үрцгээсэн байна. Нодлонгоо бодвол энэ жил нэлээд тийм шинэ өнгө бас хүч төрж байгаа. Тийм барилдаан бас зүгээр төрөө үзүр биш юм ахэд дороосоо бол харагдаад байгаа. Энэ жилийн төрүүлээд байгаа сумын заанууд маань бол ер нь бас нэг 5-аас дээш жил барилдсан залуучууд л төрөө үзүрлөө орж ирээд байгаа шүү дээ. Сая зүгээр онцломоор хүн бол тод магнаас барилдсангүй. Бас энэ намар 2 үзүрлчгээд исэн үндэ барилдаагүй. Бас гайхаж байлаа. Тэстгэлийн барилдаж оргоо хаа. Бас болохгүй юм болоо. Би сод магнаг нэлээд сайн барилдчих болоо. Сарчны барилдаанд гараад барилдах болоо гэж бодож ирсэн. Сошиалч бүр Бүрбаатар байлаа даага нэгэд яваад исэн. Тэгээ Бүрбаатар нөрөө өмнө Батэрдэнд унаад. Өмнөх сарын 4 гам болт маань 5 дээр буян дөржтэй тунаад. Буян дөрж нь өсгөөр тунчгүй. Тэгсэн баг. Тий, тэгээд ганжид начи өөрөө ирчихсэн бас тасгалж байлаад багш харагдчихсэн Төв аймгийн. Маргааш нь бас Төв аймагт сарчны сумын заануудын барилдаан болоод шөнтөр дөрүүлсэн. Тийм байл. Гоолтой бигри. 36 мөх барилдаа гэж дуулдаж байсан шүү. Төмөн насан зааныг бас хүмүүс тэр лайвын доор асуугаад байсан шүү дээ. Мэдээлэл байгаа юу? За танаа дээр хийж байгаа юу? Алдар дээр бол бэлтгэлийнхээ болоод баг 2 жил байгаа. Зөв зөв. Ер нь дархны тэмцээн дархан дуусна 512-т бас шүүгэрсэн шүү дээ их шиг төлсөн. Тэрний дараа ер нь бэртэл усныг жоохон болохгүй юм болж шиг байсан шүү. Нэг гарахгүй гэдэг байна. За сумын заануудын барилдааны талаар бас манай хоёр зочиогч маань онцож ярьлаа. За дараагийн барилдаан бол бас дараагийн дагуу аймаг цэргийн барилдаа. Бас аймаг цэргийн барилдаанд бас хүмүүсийн сая л одоо нөгөө сумын цолтнууд дээр бидний ярьж ирсэн шиг хүлээлтэнд байсан зарим бүхчүүд бас барилдаагүй. Тэгээ энэ барилдааны талаар бас ярил. За одоо тайлбарээс өсгөх ахал сайн ярина да. Аймаг цэргийн золтой өгчдийн барилдаа 256 бүх барилдсан. Сумын золтой бүх ороогүй.
За хүлээлтэнд байгаа хүмүүс гээд нөгөө өндөр жансаатай сар шинийн улс аймгийн алдарцалтай бүхий барилдаанд одоо шууд оролцож барилдах ирэх авсан бүхчүүд бол нэлээд үндсэн өсгөөр хурцал барилдаж байгаа харагдчихсан. Гэтэ энэ барилдааны өмнө зарласан юм. Ер нь бол зургийн тавиа зарласан. Тэгвэл юм. За онцлох одоо хүн гэвэл дорж болом аль айланд нь барилдаг. Тэгсэн. Тий. За бусдаар бол ер нь бүгд л одоо барилдсан. За тэгээд шансанд байгаа хүмүүсээс төгсдөлгөө өсгөөр хурцаар барилдсан юм байна. Ер нь бол олон аймгийн арслангууд зодгөлсөн. Бас сонирхолтой гоё барилдаан болсон. 2006 оноос хойш эхэлсэн барилдаан шүү дээ. Сар шиний аймаг зэрэг гэж. За анх л одоо зохион байгуулж ирсэн Дашчойлын хід ивент гэж зохион байгуулж ирсэн. Одоо Дашчойлын хідийн нэрэмжт тийм одоо барилдаан болчлоо. Тэгээ Улаанбаатар хотод бас үйл ажиллагаа явуулдаг Буддын шашны сүм хийдүүдээс Таравлан хід, Дашчойлын хід хоёр бол одоо өөрийн нэрийн юм барилдаантай сар шинийн баярын сумын за аймаг зэргийн цэлтэй өгчүүдийн барилдааныг бол 10 гаруй жил тогтмол зохион байгуулж ирлээ. Тийм байна тий. Хоёроо 20 жил гэхэд 18 дахь хийж байгаа барилдаан байна. Тийм байна. Тийм ээ. За үзүр дөрөвний бичлэгийг бас найруулагч харуулж байна. Үзүр дөрөнд үлдсэн залуучууд маань ер нь бас өсвөр үеэсээ л тодорцсон гэж хэлнэ. Залуучуудын хоёр аварга шүү. Залуучуудын улсын аварга төрүүлсэн, өсвөрт медаль авч гаацсан. Ер нь бол багада одоо ирээдүйн нөгөө уяжт нэг ярдэ хурдан тодорцсон гэдэг. Бэлэн давхилтаа байна гэдэг. Яг тэрэн шиг л одоо олонний анхаарлын төвд одоо багш дасгалжуулагч нар ирээдүйдээ бүх болох магадaltaй ирчүүд байна гэж одоо яригддаг. Ийм л ирчүүд үзүр төрөнд үлдэж барилдсан ийм барилдаан болсон. Амгаланбаатарын хувьд бол яг аймаг зэргийн цэлтэй өгчдийн барилдааны хоёр дахь шүү гэдэг анхны төв байсан. Анхны дөрөв. Ганц тулгын хувьд бол сумын зан золтой аймаг зэрэг шүү хурж исэн шүү дээ. Тэгж байсан. За ер нь бол хүлээлтийн өндөртэй зөв сүүлийн 2 жил бол их тун цөөхөн барилдаад байсан. Өнгөрсөн 24 оны хавраас хойш бол ер нь тун сайн барилдаж байгаа. 24 оны говьлтаа наадам төрүүлсэн аймгийн Арслан. Ер нь альч аймаг руу яваад төрүүлчихдэг л юм шүү дээ. Шүүгүрчдэг л юм шүү дээ. Аймгийн начин залуу одоо 2 баталж Хоёр байсан. батлаад. Аймгийн начингуудынхаа барилдаанд нэг төрүүлчлээ үзүүлж байна. Шүүгүрсэн баг тийм ээ. Яг төрүүлж үзүүлж бол өрөөг явах. Залуучуудын улсын аварга 20 настай төрүүлж байсан. Аймаг зэргийн цэлтэй өгчдийн барилдааны нэг онцлог нь гэвэл Тонжуугийн 8 төлцсөн бөхчүүд сар шинийн барилдаанд шууд оролцох ирэх авах ийм барилдаан байсан. За тэгээд өсгөөр хурц нэр давхцсан баха. Тийм байс. Тэгээ ороос нөхөж орсон баг. За бусд нь бол одоо тэгштгэлийн барилдаа өнжөөд улсын аймагчууд зодгалсан ийм барилдаа болсоо. Аймаг зэрэг эхлэхэд өсгөө хорц дээр бол ер нь олон хүн бараг л шууд таамаг төвшүүлж ирсэн. Тэгээ Мямар цэрэнгийн гантлага өсгөө хорц хоёрын барилдаа нэг талаар ярил. Зүүн талд хаалт сутгаад өгдөг ширээ Тэгсэн байсан. Тий. Ер нь бол ганц тулга өөрөө зүүн талтай барилдаантай бүх. За тэгээ сэтгэл зүйн хувьд бол бас том шүү. том сэтгэл зүйтэй. Ямар нэгэн одоо үед бол тэгэж одоо өөртөө их ихтгэлтэй барилдаж чаддаг. Энэ нь бол хүүхэд байхдаа барилдаж яхад нэр нь харагддаг байсан. Тэр дундаа дархан залуучдын улсын аварга төрүүлж яхад нь бол бүр одоо яг илт одоо илэрхий. Нэг өдрөө өмнө хэлжсэн үндэ. Дөрвөлгөр болчихжээ. За наадах чинь гандлахыг дийлэх хүн чинь энэ бүх дотор байхгүй юм байна даа. Өмнөх өдөр нь барилдаа болоо одоо тогтоох явж ирсэн. Ямар ч үед одоо өөрийнхөө байж чаддаг. Тэр давуу талаараа л зүүн талтай хаалт сутгаад Энэ хоёр хүн давсан. өсвөрийн улсын аварга өсгөр чинь 87 барилдаанаас 86 давсан байд. За Ганцхан унсан. Тэр нь ганц тулга дунжсэн. Өөр ангад улсын аваргад 17-оос 8 барилдаад дунгуулаад татахтан зүр дунгуулалтад гантлага хийжсэн. Тэгэл тийм л хоёр үндэ. Ерөөс унаагийн вахт нь ганц хайсан шүү дээ. Тэгээд саяны ярьж байгаа тэр давааны тоо гэдэг чинь ахиж өөр хүн бас тогтооход юм. Хэцүү шүү. Баян мөнгөл давцсан шүү дээ. Амлалтын баян мөнгөл давцсан тийм тоо байдаг. Ижилхэн байгаа. Ер нь амжилт нь өөрөө бас бүх цаг үед ер нь топ харалтж байна. Өсгөө 3 жил тасаргаа төрүүлсэн ганц тулга 5 дороод 4 дороод хүрэл ороод 3 жил дуусаад хойдон жилийн залуучууд 19-т 9 дороод 20-тойд төрүүлсэн. Бас хоёр мундаг амжилттай юм шүү. тийм бай. Өсгөө залуучууд улсын аварга 19-т төрүүлсэн ганцхан 20-т төрүүлсэн юм хоёр юм байна.
Амбалдын Баямөнх гэсэн Баямөнх ч бас 3 төрүүлсэн баг. Өсвөр тий. 3 төрүүлсэн. Залуучдын мөнгөтэй ч юм болов. Зэрэг нь. Баямөнх ер нь ойрд бас зааланд ягаа. тэг гэмтлийн бол бас ер нь бас их бага барилдаа Тэдний шаардлага. гам барих одоо шаардлагатай бага зэргийн гэмтэлтэй байгаа. Тэг туу удахгүй бол одоо зааланд барилдаж эхэлнэ. Бас л нэг гам тулах шиг тийм сэтгэл зүй амар хүчтэй. Ер нь энэ Баямөнх. яагаад энэ өсвөр залуучуудыг онцолж ингэж яриад байдгийг ингээд тэгэхээр ер нь анх одоо эхэлж явах үедээ юм чи ингээд юмд суралцаад явдаг штэ. А үеийн дундаа одоо гойд онцгой ур чадвартай унган төрмөл авиастай бие балдрыг өгдөлтөө байсан юм хүүхдүүд чинь ерөнхийдөө бол үеийнхэндээ яг тэр сэтгэл зүгээр өвлддөг байхгүй юу? Хоног ш. Тэрнтэй санал нийлэх үү? Тэгэлгүй дээ ер нь бол тийм. А яг зүгээр жаахан 19-20 өрөөд ирэх үед нөгөө бус хүүхдүүдээс өсөж төлчөөд барилдааны туршлага сайжраад арга сайжраад ирэх үед бол бас нэг жаахан зогсоод тал байна. Өвөө аваатай болж эхэлж байна. Тэгээ нөгөө гүйцэж ирнэ гэх юм да. Хүлээд Гэтэ ер нь бол араас явсан тун бас Зүгээр үү? Араас явсан хүүхдүүд урагшлаад байдаг ш. аюултай. Ер нь ингээд чангараад урагшлаад яваад байдаг. 16-тай энэ төр бол их том биетэй байсан хүүхдүүд 18-тай энэ төр болж Гүйцэд ирнэ шүү дээ. нөгөөдөл нь ингээд өсөд гүйцэд ирж идэг. Ер нь бол гэхдээ яг өсвөртөө би бас нэг сүүлийн одоо 12 оноос яваад ч одоо хэдий 13-4 жилиг тасварга үзэхэд дунд нь 1 жил нэг өнцсөн баг. Лавгдэрч Баямөнх хоёр шиг хүүхдүүд соврох шүү. Онцгой тийм илүүрхүү гэх юм уу. Биендээ хүн хөрөхгүй. Тэгээ ер нь тэгээ ширвэл. Яг гоо Батмагнаг сайн байсан л да. Яг гоо их гоё үйл авдаг давхар хамдаг. Тэгвэл тэр хоёр бол бүр онцгой төрлийн тийм хоёр. Тийм баг. Одоо ер нь өөртөө итгэцэн хүмүүс байсан шүү 19 онд л 20-нд нэг булганд болсон шүү дээ. Баямөнхийн 3 дахь төрөө нөлөө. дээ. Тэ урд төрүүлж энэ мөнгө авч Тэг ирсэн. үзэхэд бол Баямөнх бүр үзэхгүй төрүүлжсэн. Бүр 16-аас илүү амар хол төрүүлж ирсэн шүү дээ. Тэн дээр бол урд жилүүд нь бас Аюун зүр их сайтай. Нэг бол зөрүү татчдаг эсвэл суулж идэг. тэгэл явчихдаг. Суулгах зүгээр ингээд гаргаад ирж идэг. Дунд нэг том цолтой бүх орцсон юм шиг. Тэ ер нь тэгж Тасарсан болсон шүү. Аймаг зэргийн залтай хөгчүүдийн барилдаан бол ер нь үзүүрлүүгээ бол тэгээд их өрсөлдөөнтэй сайхан барилдаа болсоо. Тэгээд Лусан хэдийг бас онцлмоор барилцаа тий. Лусадия үнэхээр сайхан барилдаа үзүүлсэн. Дандаа урагшаа явсан, гоё барилдсан. Шүүгэрс анхныхын шүүг. Тийм баг. Найдвалтай. Одоо нэг сошиалэр яваад шүү дээ. Өсгөө харцсан хэлбэр. Дашуурын хар сур шиг. Юу гэлээ? Ташуурын сур шиг үү? Дашуурын сур шиг. Тий. Дашуурын сур гэдэг нь одоо зүүрлэл нь бол бас нийцээд ах шиг байгаа. Яг тийм гоё борс. Хоёр хатан Гэтэ бас шин мэс нэлээ хуучирсан дашуурээс авах шээ. за аймаг зэргийн барилдааны талаар бас онцлог бүгчүүд болон төрөө зүрийн барилдааныг үзэгч таахан дарууллаа. Шүгэн дөрвийн барилдааныг харууллаа. Тэгштгэлийн барилдаан гэж энэ жил анхудаа зохиолоо штэ. Тэгштгэлийн барилдааны талаар бас өмнөх дугаар дээр наабах ярьж байсан. Яг одоо ингээд болоод дараа нь бид нар ингээд үзэхэд юм тэгштгэлийн барилдаа ямар үр дүнтэй юм бэ? За миний хувьд бол бас дажгүй санагдсан шүү дээ. Ер нь бас нөгөө зарим хүн нь орж чадахгүй байгаа, зарим хүмүүс нь ягаа орчуу гэл ингээл ер нь гэхдээ хүн болгоны хүслээр бол юм болохгүй л хэзээ. Аль нэг хэсэг одоо аль болох зарчмынхаа дагуу, дүрм журмынхаа дагуу аль болох гарааны ижил нөхцөлийг үүсгэж тийм ээ боломжийг бүгдэд нь тэгш олгох тэр үүднээс л юмд хандах нь чухал юм шиг байна. Тэгээд тэгштгэлийн барилдаан бол 28 хүн за цаашдаа бол ер нь тэр чансаанд орчиж байгаа 28 хүн гэдгийг бол аймаг зэрэгтч тэгшгэлж ер нь оруулах шаардлага байна уу гэж бас бодогдмоор юм бэл. А тэгэхээр нөгөө саршны барилдаанд одоо нэмдэрж өсгөөгийн хувьд бол саршны аймаг зэрэгтс төрүүлчмээр байдаг тийм ээ. Гэтэл чансаанд орцсон байдаг. Тэгэхээр тэр хүнийг одоо бас эрхийн хязгаарлахаас хайшиж юм тийм ээ. А зүгээр эсрэг нөгөө талаас нь зөв муу талаас нь харах юм бол хааштай чансаанд ороод ирсэн хүн бас яг тэнд идэвхтэй барилдахгүй юу тийм ээ. 8 төлдөхгүй зүгээр 16 төлдөө заа. Би үлдэртээ зүгээр чансааны хүн гэдэг ийм хандлага гаргуул яах вэ гэдэг юм бас бодмоор л юм. Бас байж бодохоор юм шүү. А тэгштгэлийн барилдаан бол мэдээж асуудалгүй зүгээр шууд нээлттэй ирсэн хүмүүст нь зарлаа. Харин зүгээр орон нутгийн олон барилдаа нөлөөлсөн юм уу? Цөөхөн барилдсан. 312 хүн. Тэгсэн нэг даваа болсон шүү. 324 хүн байлгүй те. 324 хүн гэдэг маань өөрөө би бол нэг 500 бол хол гарна гэж бодож байсан. Сумын зан чи 600 хүн барилдсан байдаг. Аймаг зэрэг 200 байгаа юм чи. 600 орчих юм бодсон чи их цөөхөн ирсэн. А яг тэр нь бол нэг нуглаад яг өргөөний нөгөө барилдаанд бол яг сайхан таарал орчиж ил байлээ. А зүгээр их олон ирсэн бол яах вэ мэдэхгүй одоо 200 болох байсан юм уу 2 нуглах байсан юм уу тэгэл явах байсан баг. Өсгөө харцаг бас тайлбар дээр Тэгштгэлийн барилдаа бас Монголын хөргөнд болж исэн сар шинийх биш л дээ тэгтээ.
Аймаг зэргийн золтой хөгжүүдийн зөвлөл 2006 онд одоо байгуулагдаад ажиллаж эхэлж байна. Аймаг зэргийн золтой хөгжүүдийн барилдаа олон одоо болж явах үед нөгөө бүгдүүдийн маань тоо багтахаа болоод тэгээд нэг цагаас бүх эхлэх юм бол 12 цагт сумын зан золтой хөгжүүд тэгшгэлд оруулж барилтуулдаг гэсэн. За тэгээд давсангууд нь бол яг саяны цагаан сар шиг аманд гарахад ирэхшээ болдог байсан байхгүй. Хоёр давдаг байсан юм шиг. Тий, сүүлдээ эхлээд нэг байсан. Тэгээд дараа нь заримдаа бол хоёрч болж исэн тохиол. Торгуулийн суманд хоёр. Тэрэнд одоо барилж исэн бүгчүүд бол одоо энэ Бат Эрдэнэ гар тэргүүтэх олон бидээ тэрэнд одоо тэгшгэлд орж барилж гарч исэн. За энэ тогтмол болж ихэлсэн сумын зааны барилдаан бас тэндээс одоо бас эхлэлтэй. Одоо энэ өсвөрийн нэг барилдаан ба шүү дээ. За. Аврагын гараа, ирээдүйн авраг гэж юм тий. Энэ барилдаануудыг ч гэсэн бас тэгэхэд аймаг зэргийн золтой хөгжүүдийн зөвлөлөөс зохион байгуулсан байхгүй. За энэ тэгштгэлийн барилдаан анх удаага сар шинийн барилдааны өмнө болж одоо бүгчүүдүүд барилдах боломж олгож одоо нэг нуулаад нэг давсангууд нь бол маргаашийн барилдаанд оролцох хэрэгтэй болсон. Зүгээр миний хувьд бол би бас аймаг зэргийн золтой хөгжүүдийн барилдаанд тайлбарлаж байхдаа өөрийнхөө саналыг ярьсан тэрийг хүмүүс бас сонссон хүмүүс нь санаж байгаа. Ер нь бол заалт аймгийн барилдаанд оролцож байгаа бүх бүгчүүдийн оролцоог хангах боломж оролцуулах тулд яах ёстой гэвэл чансаа гэж зүйл заавал байх ёстой. Нэгт одоо нэгдсэн нэг чансаа байна. Тэрэнд бол улс аймгийн алдар золтой хөгжүүдийн барилдаанд орох нь шүү дээ. Дараагийн чансаа юу ингэ гэхээр цол цолондоо байна. Аймгийн арслангуудын чансаа, даануудын чансаа, дачингуудын, арцгуудын, сумын заануудын гэд байгальдаа ер нь гарч ил байгаа л да. Гарч ил байгаа. За тэгээд одоо саяных чинь 256 бүх болоход энэ барилдаанаас хойш одоо явж байгаа дараагийн зар шинийн барилдаа хүртэл үргэлжлэх барилдааны нийт одоо чансаагаараа эхний одоо жагссан бүгчүүд оролцож барилдах боломжтой болох юм бол заалны барилдаанд зодгөлж байгаа энэ өндөр цолтой бүгчүүдийн бас оролцоо ихсэн тогтмолж ин энийгээ дагаад өрсөлдөө үзэгчдэд гоё тааламжтай байна. За тэгээ эргээд одоо үзэгчд өргөөд үрч эхлэн гэдэг юм уу ийм талууд бас зөндөө гарах байх гэж бодож байгаа. Монголын үндэсний бүхэн холбоо чансаа олгох барилдаанууд тэгээд 13 барилдааныг зарлаж авч 25 онд зарласан байсан. Сая бол харин пэйж хуудсан дээр бол үндэсний бүхэн холбоо зохион байгуулагдах бүх барилдаан чансаа удаж эхэлнэ гэж зарласан. Яг одоо манай нэвтрүүлгээр яригдсан яриа шүү дээ. 4-7 хоногийн тий. Одоо энэ дээрээс ийм цуврал барилдаанууд боллоо. Аймаг зэргийн начин солтой найзуудтайгаа ах нартайгаа ингээд таарахад бидний ерөнхий тунд нь жоохон авчиглагчлаа шүү гэсэн тиймэрхүү бодолтой бас аймаг зэргийн начин солтой бүгчүүд их явж ил. За аймгийн начингуудын барилдааныг анх одоо санаачилж ирсэн л да. Санал тавьж. Хамгийн анх санаачилж ирсэн. Гэхдээ тэр бол ер нь бас байж болох үстэй юм их зүгээр барилдаа байсан. 128 бол хангалттай хүрээд зарим жил хүрээгүй сумын заантайгаа хамтдан зохион байгуулж ирсэн үе би алтан цайс төгсдөг лөө. Тэ сумын заанд оруулсан. Тийм. Ер нь бол яг бид нар ч одоо энэ бүхийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, ирээдүйдээ одоо олон залуу бүгчүүдийг гаргаж ирэх ийм л одоо үүрэгтэй ажиллаж байгаа юм хүмүүс шүү дээ. Тэгэхээр олон одоо хэлбэрийн барилдаан байх тусмаа тэр нь сонирхолтой. За тэгээд үзэгчдэд таалагдах ус тийм байх тусмаа л юм. Сонирхож барилдах хүмүүс ч олон болно. Барилж байгаа хүмүүс нь ур чадвар өснө. Барилдаа илүү гоё болно. Энийг дагаад одоо үзэгч гэдэг юм хамгийн чухал. Ингэж боддгийм миний. Аймгийн начин дээр яг сумын зааныг нэмээд байхад сумын заанууд ч гэдэг төрүүлээд ихсэн л дээ. Тэр чинь 2 сумын заа үлдсэн шүү дээ. Үлцэн сайхан юм өрүүлдлээ. Даваадлаа өрүүлдээд тэгээд цоож төрүүлээд цоож Бадрах 2 бас их шүүхт үлдээд тэгээ эн чинь нөгөө сар болгон тогтмол бэлтгэлтэй барилдаантай байдаг сумын заанууд нь бас айхтар байгаад ингэ харагдсан л та. Тэгэхээр одоо цааш цаас тэр аймгийн начны барилдаа их сумын зааныг нэмэх юм уу юу? Чи бүр сүултээ сумын заанууд барилдаанд аймгийн начингуудыг чансаагаар нэмэх үү дээр хортол гарцсан байсан шүү дээ. Тэгэхээр сумын заануудыг бас оруулахаар начингуудыг бас нэлээд сонирм болгодог юм шиг л дээ. Сэдэдэн тохиолдол гарсан. Тэгээд тийг одоо цаашдаа яг яаж зохион байгуулах ёстой. Уг нь бол яг ингээд чансааны бүртгэлэр чинь бол 90-ний бүртгэлэр чинь 400 гарч чаддаг юм уу? Тийм байсан. Учиргүй болон болсон юм л шүү дээ. Яг барилт бол одоо 256 гарчмаар юм шиг санагддээ тэгэл 128 тэр хавьд л ирээд байх шиг. Зөвхөн аймгийн начны барилдаа ихээр аймгийн начны барилдаан зөвхөн ирдэг аймаг чирд гардаг ч гол ус байна.
Бас их сонирхолтой шүү. Тэгээ юунд бол гарахгүй. Том барилдаанд нь бол боломж үүсэн ч гарахгүй. Тэгсэн хэрнээ аймгийн начингийнхаа барилдаанд ирээ барилдаадаг тийм хүмүүс байдаг шүү дээ. Байдаг. Тэгстгэлийн барилдаанаар бол ер нь тэгээд тэгстгэлийн барилдааны талаар бол одоо санал тийм байна. Тэгстгэлийн барилдаа оноолтоор учраас бас одоо янз бүр наан цаана гэдэг. Гэхдээ сүүлдээ аймгийн начингууд оноолтоор хоорондоо дуусч ийсэн. За дараа нь бас одоо хамгийн топ зэрэглэлийн барилдаан маань бол Улс аймгийн алдар цолтойч 256 бүхий барилдаан байгаа. За солны бүрэлдэхүүнийг бидэнд харуулж байна. Батцуур авраг 2 дахь ер нь зүүнийг магнуулж байгаа юу? 3 дахь авах. 3 дахь юу? Сүүлийн барилдаа 3 байх ч харагц. Би нэг тоолж ирсэн байгаа шүү. Даяа аврагаараа магнуулж байсан. Сүүлийн 3 жил дараалсан юм шүү. Батцуур авраг дараалж магнуулж байгаа. Энд ч ихтэй нэгэн доог магнуулж гэнэ үү, 3 доог магнуулж гэнэ үү бас өөр гардаг баха. Батэрд авраг хамгийн олон байдаг шүү дээ. 11 удаа сарсны барилдааныг магнуулж эхлүүлжсэн. Төвхтэй байдаг. Бүрэн төгс авраг нэг удаа байсан. Санжаадан буурч магнуулж хэлсэн. Бүр эртхэн үедээ дагсруу орс хүртэл магнуулсан байдгүй. Аврагууд эзгүй. Тийм тэмцээнд явцсан. Тийм цагаан сар хүртэл байсан юм байлээ. Аврагаас нэлээд магнуулсан. Өнөө жилийн дархаа авраг нэгтэй, улсын авраг 2-тай, улсын арслан 4, гард 1, зан 10, харцаг 18, начин 30 гээд 66 улсын цэлтэй байсан. За арслан ер нь аймгийн арслан 100 гарсан 101 байсан юм биш үү? 101 арслан. Цэргийн арслан 2, аймгийн зан 27, цэргийн зан 1, Батцуур байсан баг. Аймгийн харцаг 4, цэргийн харцаг 1, аймгийн начин 41, цэргийн начин 2. Нөгөө төгсгөлийн барилдаан чинь аймгийн харцгуудыг бас нураас л та. Уржлууд чи ер нь аймгийн начингууд цөө ороод харцгууд их ордог байсан. Залны хойрон байр. Тэнгүүд нөгөө айхтар аймгийн начингууд чи харцгуудыг бас дийлж гарч ирж байна. Дээр нь нөгөө аймгийн харцгуудыг цол маань өөрөө бас алга болцсон. Ховор 256 барилдгаа болоод 128 барилдаад эхэлдэг болохоор харцгууд өсөл байхгүй бол начин зан арслан болцсон учраас ийм цол их багасаад харцаг дээр барилдаж байгаа хүн цөөрөөд байна л гэсэн үг л дээ тийм ээ. Цэргийн харцгууд бол төрөх баг. 226 аймаг барилдаж байгаа. Одоо бол дашин төрөө 2. Тэр 2 байгаа. За сумын зам бүр 11 орсон. Сумын зам 11 ордог бол ер нь сүүлийн 20 жилд бараг байхгүй. Хамгийн их доо. Тийм үү? Нэг 4, 5, 3 өнтер ороо барилдаад идэг гэсэн. Чи нөгөө дандаа аймгийн начингууд нь шахаж барилдаад Туваагийн нэг 4 бүх орлооч гэдэг юм уу те. Өөр Монголын ганц Төмөрбаатар ороо Батцуур аврагтаа ороод сошиалар хүмүүс янз янзаар нодон тэгсэн те. Тий, иймэрхүү ингээд цолгүй хүн бол их цөөхөн байсан шүү дээ. Одоо бол тэгштгэл энэ дэр ингээ явах юм бол бас өөр л болох юм шиг байлээ л дээ. Зүгээр цаашдаа одоо сумын заанууд ч өөрөө аймаг зэрэг улс аймаг тэр бол хүмүүс орж барилдах боломж нь хомос болчихно. Тэгэхээр одоо тэгшдэхгүй гэх юм бол чансаагаар энэ хүмүүс хаанаас чансаагаа олох вэ? Коватлаас болно. Тэгээ эсвэл зүгээр коват тогтоож болох юм тийм ээ. 8 сумын зам байна. Энд ихний 8 сумын зам ийшээ орно. За ард нь одоо 10 юм 16 аймгийн начин байна. Тоондоо харуулаад. Тэгээ тэгж болж бас магадгүй. Одоо яг нөгөө хөлөн бүх шиг тийм ээ. За ингээд энэ цолны бүрэлдэхүүнтэйгээр түүний өмнөх өдөр бол 1-2-ын даваа зохион байгуулагдсан. 1-2-ын даваанаас л ер нь тэгэл эхлээд за тэр ч энд унчлаа, энэ гэл ер нь таамаг зөрчлөөж гэдэг юм уу. Ийм нүд болсон шүү дээ. 1-2-ын даваагаа базаад ер нь ярил та юм. Авраг бүрэн төгс би бас их дэш явуулаа гэж бодож байсан. Авраг бүрэн төгс маань унтсан. Бямботхон арслан, Батмөнх цаа, зоргоо бас тоочмын ноцгонд унчлаа. Одгорл харцсан нэгэн даваанд цагаан өг мөнхөрдөнд их удад даваад 2-ын даваанд баян сүр унчуу. Тэгс дамжуулсан. За Даниа бат эрдэнэ болсон. Улсын золтой өгчүүдийг ер нь бүгдийн юм дээр харуулж авах шиг байна тийм ээ. Сарчны дөрөв мөнх жаргал начин маань бас унчижсэн. 2-ын даваанд гэж байна. Тэ. За нэгэн даваанд бол тэгээ бигд сүрэн сэдэн судна гэдэг бас өгчүүд унсан шүү дээ. Тэгсэн. Харцгууд бас нэлээд унчих шиг харагдчихсэн. Лаа очрох харцаг унсан. Лаа очрох унсан. 3 шилдэг харцгаас унчижсэн. Тэгээ зоргоог бол ерөөдөө бас л тэгэл Дончогийн 8 руу орно гэдээ олон хүн таавраад өгшүүлсэн баг. Тоочингийн Батцуур нь уудсан. Техний өдрийн үед бол нэг юмрхүү л. Төр бол чойж сүрэнг давж гарч ирээд 2-4 өдөр. Төр батад. Тий Төр баттайгаа таараад. Одоо нөгөө Сэлэнгийн баяр наадмын үзүү төрөний 2 өг таарч байл та. Тэгээ Төр болтон даваад. Төр баттан даваад цаашаа явсараа бүр одоо 16 болтгоо. Тэгсэн. Тий. За ингээд 1-2-ын даваа бол энэ өдөр зохион байгуулагдсан. За дараагийн өдөр бол одоо цолоо дуудуулаад 3-ын даваа
Хэсэ. 3 давааны ам тунаа бол бүр сонирхолтой байлаа шүү дээ. X-ар бол алтан цааж 2. Тий, ер нь бол тунхал байсан баг тий. Ер нь тунааг бол бас хүмүүс их таамаглаж байсан л та тий. Яг нь Монгол бүхийн одоо хөгжил урд одоо өнгөрсөн он цагуудтай харьцуулах юм бол одоо нэлээд мэрэгжлийн тим одоо спортын хэв маягт шилжсэн байнгын одоо өндөр бэлтгэл сургуульттай жилийн 4 үлрэл гэж ярина шүү. Бүгчүүд маань болсон одоо олон шин залуу бүгчүүд тодорч гарч ирж байгаа өрсөлдөө одоо ширүүн байгаа их гоё одоо яг энэ цаг үе. За шинэ мянганыхан ч хүртэл одоо улсын цол аваад дээшээ гараад ирсэн. За олон одоо залуучууд гараад ирсэн. Их сонирхолтой болж байгаа. За энэ цаг үед бас одоо таамаг дэвшүүлэх, тааварлах, таамаг зөрөх гэл одоо зөндөө юм бас л гарна л да. Тий, түрүү одоо ярьсан нэг 2-ын даваа эхний өдөр болсон гэж. Ер нь хуучин бас 90-ад онд 1-2-ын даваа эхний өдөр болж исэн юм. Тэр 6 хүртэл. Тий. Тэгж жагаад нэг өдөр болдог болоод яг нэг өдөр болдог болсон гэхээр өмнө дөө барилдаантай болж ирлээ. Аймаг зэрэг ороод ирсэн. За сүүлийн жилүүдэд хараа ингээд 2 өдөр барилддаг болж байгаа. Ер нь 2 өдөр барилддаг болж байгаа нь бас бүгчүүддээ бол их зүгээр шүү. Би тэгж бодож байгаа. 1-2-ын даваа барилдчаад амраад одоо маргааш нэрэд барилдана нэгт. 2 тэгвэл 256 бүх нэг барилдах. Нэг өдөр барилдахад бол бас барилдаа нэлээ айжууд шүү. 8 цаг өнгөрөхөөс ер нь наашгүй болов. За тэгээд одоо бол тий ер нь яг энэ доороос одоо тодорч гарч ирж байгаа энэ залуучууд хангаа аврагтай эрхэм барилдах бол гэдэг сонирхол бас үзэгчдийн одоо харах үзэх дуртай бас нэг одоо үнцэг байна. Нэг үе одоо 6 залуу за Батэрдэн авраг Мөнхөрдөө арслан хоёртой одоо яаж барилдах уу гэдгийг 90-ад оны сүүл үеийн цагаан сар бол одоо бид нэр ганц харддаг юм байлаа шүү дээ. Тэгэл байх уу. За тэгээд залуу заанууд энэ цаг үед одоо сайн байгаа аймгийн хурц арслангууд, начингууд одоо гол одоо таамар одоо таамгийн эзэд байсан баг харцгууд. Барилдаан бол одоо их үзүүштэй сайхан гоё болсон. Аливаа одоо ямар нэгэн марга янз бүрийн юм энэ гараагүй. Сар шинийн барилдааныхаа ер нь өнгөөр бас ирэх цаг ирэх өнгийг бас шинждэг. Ер нь бол одоо энэ жилийн одоо өнгө нэг иймэрхүү л одоо байх юм байна да. Байх юм байна. Ер нь цаг үе юм байна. За Дунчуугийн 8-д бол одоо бүх сүүлийн 3.10-ны төлөв үлдсэн шүү дээ. 80-ад он, 90-ад он, 2000 он гэж. Тэр өөрөө бас одоо үе үеийн төлөөллүүдийн талаар. За дээр нь нөгөө би тайлбар дээр яриадсан нэг тийм давхцал байт юм байна. 10 жилийн. Могоо жилийн бас нэг тийм давхцал байдаг юм байна. 5-аар төгссөн оны давхцал. 5-аар могооч биш давхцал just ярьж байсан. Аврагууд төрүүлээд байна гэдсэн тийм ээ. Тэгэхээр яг л тэр нэр бол одоо хэлснээр. Могоо жилийн давхцал бол өөрөө арслангууд их төрүүлсэн байл шүү дээ. Төрүүлсэн арслан 2013 онд эрхэм байр авраг төрүүлээд тэр жилээ улсын байр наадамд төрүүлээд авраг болсон. 21 он ч одоо Сөхөт арслан цалтаа төрүүлээд тэр жилээ бас улс төрүүлсэн. Байна шүү тийм ээ. 89 он бас тийм биш тий. Улсын арслан Батэрдэн төрүүлээд. За арслан цалтаа төрүүлээд арслан бас байдаг лөө. 89-оос орогшооч одоо 77 Баямаг авраг байхаар тий. 65 он дахиад тэн нөө давхсар орсон. Мөнхөд авраг. Мөнхөд авраг. Баямаг авраг хоёр багш шүү дээ. Ер нь бол тэр давхцал бас тийм сонирхолтой л доо. Заавал тэгнэ гэсэн юм бол байхгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар одоо ийм өнцөг бас давхцдаг юм байна гэдгийг зүг сонирхол ярьж зүгээр сонирхмоор байвал энэ Тамир Начингийн дармаа ахтай яриад. Ачи ярина шүү дээ. Яг тийм зүй тогтлол ярина. Зүй тогтлол айгүй биелдэг. Одоо яг л тэгсэн байна ингээд 5-аар төгссөн он дээр ингэсэн байна. Тим жил дээр тим хүн дэгдэм байна гэдэг. Их тийм олон зүй тогтлоос гаргаж ирдэг. Тэр нь бол их биелдэг юм биш. За сар шинийн барилдаан бол одоо үнэхээр гоё барилдаан болсон. За авраг хүн бол одоо нэг ийм байдаг юм а гэдгийг харуулж хангаа авраг бол өмнө сайхан барилдаж сар шинийн барилдаанд 2 дахь дөрөвгөө хүртсэн. 2 дөрөв үзүүргээд шивгтээ ярих юм бол бас бүх цаг үеийн сар шинийн барилдааны одоо бас их дээгүр нэрлэгдэхээр орж ирсэн. Цуглуулсан даваа бас одоо их
дээгүүр нэрлэгдэхээр орж ирсэн. За авраг ер нь энэ жил бол одоо бас л төрөв бүхийн тааварт хамгийн их одоо их энэ цаг үед хамгийн өндөр бол эхэллээ тий. байна. Би одоо тайлбар дээр бас энийг хэлсэн. Өнгөрсөн жил бас хэлж исэн. Ер нь хамгийн өндөр боромтой тогтмол жиг сайн барилж байгаа. Хангаа аврагын нэг давуу тал байгаа. Заалны барилт алах хэрэгтэй. Тэг. Эрс өндөр шүү. Тэгээ жил дараалан төрүүлнэ гэдэг бол бас сүүлийн 20 жилд гараагүй байсан зүйл л дээ. Өсгөө авраг 2 4 5 төрүүлсэн юм уу те. Тэрнээс өшөөс огт гараагүй 20 жилийн дараа оргихын хангаа давтаж байгаа нь бас гайхалтай санагдсан шүү. 5-ын даван дээр онцлог барилдаа ер нь аль нь ам авч байгаа. За 5-ын даваа жирэн тэгээд тайвширч одоо харж одоо хүлээхий аргагүй ийм гоё барилдаа болсон. Тэгтээ ер нь дээшээ их шахсан 3 аймгийн золт үлдсэн. За Төмөн Дэмбэрэл аманд очиж шүү дээ тийм ээ. Золбоо тунж харагдчихсан. Баянгорын хоёр тавьсан шүү дээ. Тийм Батуунаа тунжсан. 5-6-гийн даваа бол энэ ам бол дээшээ бас их огшсон. Отгон төгс Бацуур аврагаар давж дөрөвт үлдснээр Саршины барилдааны түүхэнд бас арга байхгүй зүйлсээр нэрлэгдэх юм болж орж ирсэн шүү. 13-ны дотор л багтсан шүү дээ. Аймгийн золтой хүн их шүүгрөө орж 61 жилийн түүхэнд. Тэгин шүү. Цөөхөн байдаг. Тэр хүний нэг бол За тэгээ хан хэнти нутгийнхан одоо алтан цоож бол мэдээж одоо олон бүгд харж байна бүхэл айртай монголчууд. Ард нь бас нэг мундаг залуу байгаа штэ гэдгийг тэгээд ганц хан хэнти нутаг гэхгүй дээ. Бүх Монголд одоо харууллаа. Өөрийгөө харуулах боломж одоо хүн болгонд нээлттэй байдаг. Тэр одоо харуулах боломж болгон бол барилдаан болгон дээр л харагдчихийдэг. Бүх спортод энэ дутуу үнэлэгдлээ. Сагсан дээр энэ ууг нь сайн тамирчин. Гэтэ энэ жоохон дутуу үнэлэгдээд байгаа юм да. Тэр ярьдаг. Отгон төгс арснаг мэрэгчтнүүд бол одоо их гоё ярьж штэ. Яг дэмжигчдийн хүрээл гэдэг юм уу яг бүх энэ үздэг хүмүүс донд бас нэг анхаарал их байгаад байдгүй шиг санагдаад. За яг одоо олон бүхтэй аймагт бол дотоодын өрсөлдөөн гэж байна шүү дээ. Аа. Тийм. Анхаарал татах үз гойд болж одоо гарч ирэх шаардлагатай. Араас дүүнэр их дайрч гарч ирж байгаа. Энэ бүхүүлэх дэвжэн дэр бол одоо шууд харагдана тий. За. Одоо 2000 оны шинэ мянганы хүн бол одоо номер 1 сонголтын дээр ирсэн байна. За хаантын нутаг бол бас том бүхүүлэхийн нутаг. Энэ цаг үед биш шүү бүр одоо өмнөх одоо цаг үед 100 хаар ярина шүү дээ тийм ээ. Байсан. Олон алдартай аврагуудын нутаг. За одоо бол яг үед одоо сайн барилдаж байгаа бас одоо хамгийн өндөр амжилт үзүүлж байгаа гол одоо бүх төрөл бүгд фокуслаад байна. Ард нь зөндөө олон залууч байгаа. Аз зээг мартаж болохгүй. Тэг. За отхон төгс бол биений хийц галбирийн талаар бас онцгойлж ирсэн нэг улсын начин эрхэн баяр авраг улсын начин залтаад бол нэг алхаад орж ирж байгаа юм шиг тийм зэрвсэх ингээ харахад гар цээж энэ төр. Аймгийн ард золтой нэлээд барилсан. Гарын үзүүр их сайтай ер нь харагдаад байна. 90 дахимдаад суйлаад байгаа хүмүүс бас дийлэнхтэй нэг тиймэрхүү байдгийг шарууны тамир сайтай хүн байгаа л да тийм. Бацуур аврагтай ер нь 2 тэг болчих жоох шүү. Тэр нэг баазартай барилдаан дээр баазар таарад нэг араар нь орж хасчмордоод бас нэлээд дуутай нэг хаж. Яг одоо тооны харц зээдсэн юм бол уг нь харуулчлах шиг өстэй. Тод санах бол ер нь сүүлийн 2 жил 2 тэг. Хүн тамирчин хүн бэлтгэл сургалтаа хийгээд сайн хийгээд сахилга бат цайтай том зорилгынхон төлөө зүтгэх нэг. Хоёр гэдэг юм бол яг одоо ингэж барилцсанараа өөртөө их итгэх тэр том итгэлийг олж авдаг байхгүй. Сэтгэл зүй гоёлго. Итгэлийг олж авна. Тэр итгэлийг зүгээр одоо би Наранбаатарын дасгалжуулагч байлаа гэд чи сайн байгаа шүү, сайн бэлтгэл хийж байгаа. Чамд ийм боломж байгаа шүү гэд хэлээд байхад за багшаал гэнэ. Өөрөө тэрийгэ барилдаад мэдрээд нэрээ ийм байгаа шүү гэд өөрөө тэр мэдрэмжийг авах бол илүү одоо энэ хүнд цаашдынх нь ирээдүйд хамгийн том түлхэц бол. За одоо дээрх нь үед бол ярьж исэн гэж байна. Дан шиг наадмын дээр за чи наадахаар дээшэл гаргаж 4 5 дээр л аваад тавихгүй бол наа чин 5 даваад итгэл орчих юм бол дийлдэхгүй болно шүү. Тэгэж барилдаад амлаад унсан тохиолдол их байдаг. Их байдаг. За ер нь сэтгэл оруулахгүй гэж аваад унтсан юм. Саяхны одоо тодорхой түүх байна шүү дээ бүхний түүхэнд. За. Галдан давг начин 2 мөнгө аврагтай л одоо энэ тэнцвэх үздэг болцсон үе. 71 онд.
Синжигнийх нь барьсан дээрээс эргүүлээд дарчаад ингээд 50 гэсэн үг. Тэгэхэд ам авах гээд одоо босоход Баян мөх авраг хайдуу арслан зөвлөж ирсэн ачин золтой байх. Тэгээ одоо авах юм бол барилдаа өөр болно. А та хоёулаа 5 давал 6-гийн даван тунана. Тийм бол чи 6 дээр давах боломжтой. За одоо авах юм бол алдаа гарна. За. За тэр алдаан дээр бол чи ажиллах юм бол давах магадлал чиний талд одоо илүү гарна. Яг гэвэл чамайг одоо амлаж явсанд бас нэлээд шаардлага нь шатн дайр нь хөөн. За тэгээд нэг хид удаа одоо дайрсангийн тогтоогод авах юм бол тэгээ барилдаан чинийхээр үуж одоо болно шүү дээ гэсэн. За гараад барилдсан барилдаан ч яг болдгоор бол болсон. Бяртаа одоо би галбир энэ төр бол бас л одоо сайхан гойд одоо хийцдэг бөхштэй галдандаа үнэ чи. Тэгээ өөж явж байгаа л нэг л удаа зог тас туссан гэж. Хөлдөөс ууц. Тэгэл ингэсэн үлийн аваад ирэлцсэн. Тэгээ хайд ууж игээрээ арслан болдог ч л дээ. Ачингаас арслан болж байсан. Тэгээд тэр одоо үе тэнгийнхаа гол өрсөлдөгчнэрийн нэгийг амлаж яваад давсан хүнд бол бас итгэл урам зориг дотроос бас төрж цаашаа илүү сайн барилдана гэдгийг одоо тэр хүн бас давхар харж штэ. Иймэрхүү зүйлүүд бол маш их байдаг тийм. Тийм баг. Гоё юм байна. Зөв Ганбаатар арслан 2008 онд чинь Ганбаатар гордыг авахд энэ тэр хүмүүс тэгжэлсэн тийм. Ягаад энэ даваанд авав? Өөр ам байсан уу? Тэргээл хараа өмнөх даваанд авах байсан уу? Тэргээ тийм. Зэрэн бунцэг гард Ганбаатар арслан авж ирсэн түүх байна. Сумья аврагыг одоо 2008 онд Ганбаатар явахд урд жил нь аваагүй яага энэ жил авч байгаа юм бэ гээл тийм. Тэр бол нөгөө урд жил нь хүн болгоо одоо чи авахгүй ингээд авах байсан гэдэг. Тэгээд тэр одоо бүтэн жил тэр хүний сэтгэл тоногшоод явж шít. А дараа жил нь эргээд авсан чинь өөр болсон байна тийм. Тэр Ганбаатар гард харцаг зол үрдээ тэр өвлжин байлдаад хөгжсөн одоо сайжирцсан. Тэгээ барьцсан гоё гэсэн тийм. Тийм. Дайрчижсэн. Тийм зүйл бол одоо Монгол нөхөд олон байд. Энэ зүгээр жишээ авч одоо ингээд Ярихад сонирхуулж ярьж байгаа шүү гэдгийг ойлгоо тийм. за өргөжлүүлээд 6-гийн даваа. Шүгэн 8 руу ороод ирвэл. 6-гийн даваанд авраг ер нь отгон төгсгийг л одоо амлах болов уу гэж бас таамаглаж ирсэн л да. Ер нь бол чихцэн газар л гэж хэлнэ тий. Сонгогд. Маш одоо магадлалын ингээ хөвчлөл отгон төгс гарсан л одоо. 8 руу ороод ирэх. Тэгээ хангаа аврах Сухотыг аваад бас л айхтар ам шүү. Энэ номер 1 унаа дараа нь дахиад айдсан байсан. За Орхон Мөр Батулзын хоёрын барилдаан бол мэдээж бас анхаарлын төвд. Лавгэрл Батмагна хоёр одоо өндөл зүйлнэ. Пүүрэлдэн гоё болсон энэ давааны. Аврагын барууны отгон төгс автсан. Хангаа аврах Сухот хоёр. Хангаа авраг баруун хавраад зүү хавирсан. За энэ Орхон Батулзын хоёрын барилдааныг харуулж байна. Зүүн төр давал татаад таасан. Тононы барилдаан бас гоё болсон шүү. Тий. Тэр үнэхээр гоё барилдаа. Тэр бүр онцлмоор барилдаа шүү. Лавгэрл Батмагна хоёрын. Чөлөөтэй манай нэмхий хоёрын барилдаан бол тэр. Бас л өөр хүн бол ер нь аваа явчихаар олон хөвлөр гарсан шүү Батмагнаас. Тэгэл Батмагна. Монлаа. Тийм үү хурдтай барилдаан гараад шүү. Тэр хоёроо Суудаад яваад гараа. Тэгэл Лавгэрлэг бас энэ бишэрхээр байсан шүү. Ер нь Аа, ямар гоё гоё хүн юм барилдсан. бэ гэж бодсон шүү. Ер нь тэр төвчээртэй, хүлээцтэй, тайван байгаа байдал. Яг дагуулж хараад барьцын нөгөж одоо ер нь өөрөө өөртөө барилдуулж явж байгаа л тэгээд дутуу хийсэн мэхэн дээр нь яг хараад хавирсан зүр тахимтай давсан шүү дээ. Хэмдэл дээр. 8 давааны 7-гийн давааны энэ хоёрын тунаач бас гоё. 6 дээр дунаад 7 дээр Орхон Баяр арслантай тоглож байгаа юм шүү дээ. Тий. Тэгэл энэ цаг үеийн бас анхаарлын төвд байх л барилдаа шүү дээ. Тэр нь Лавгэрл Орхон Баяр хоёр. Орхон Зүү хөлсгүй аваад дэрэлцүүлгээд давсан. Зөв үндэсний бүх ойр тийгээгүй чөлөөт ихэж байгаа ятих тэгжлээ сая яг барилдааны дараа таарахад бол тэгтээ бол тэгэл бас л үндэсний л барилдаа ихээсэн шүү өнөөдөр. Сэнжиг их ухдаг. Тэгээ өвлийг бод бол нэлээд жаахан тийм хүнд гэхүү. Их тийм хөнгөдөөд байхгүй. Цой барилдаад байлээ. Баруун талдаа далавчилж хөл тавьж урдуура татаад дөрөв хөлдүүлээд өндийгтэн зүү хөлийн Яин барилдаа. байран дээр дэрэлтсэн.
Авраг ер нь суугдаад өөрлөгөө огшоохго татсан тэн дээр зөмөрч алхаад баруун алхаа тий. хөл алдахаар өмнөөс нь зөө дайрцсан. Энэ бол яг саяны барилдааны мехний нэршлэн төрлөх хэцүү шүү дээ. Одоо юу гэж хэлэх юм бэ? Тэмдэглэн ихтэй. Тий ер нь Ер нь бол суугдаж огшоод чархтан зөрөө дардсан л гэж хэлнэ л дээ. Хилжи спортоор хаанти авраг дэвж. авраг бол эхнэр нь ирсэн дээр хоёр охин нэг тоглоог өгөх хавшлыг тавьсан байсан шүү дээ. Тэр нь бол төрүүл нэрхтэх итгэлтэй, бэлтгэлтэй ирсэн юм уу? Авраг хулаа олтроо орчоод доор нь хоёр охин эхнэр нь үлдсэн тоглоод өргөөний өн дээр бүх үзэгчд гараа явцсан байхад харагдчихсэн. Тэгээд ер нь их өнөөдөр төрүүлнэ гэдэгт итгэлтэй. Төрөөгөө ихрлүүлнэ гэдэгт нэлээд тийм бодолтой ирсэн байна гэж бодсон шүү. Гэрвлэр их тэгж гоё бэлтгэе тий. Нэг Ер нь зөв. бол амжилт үзүүлэхэд хамгийн чухал одоо гол түлхэц болдог зүйлүүдийн нэг юу вэ гэж. Ерөөсөө л нэгт гэр бүл. Маш олон одоо эрдэмтэн судлаач багш нар бас ингэж хэлдэг. Энийг бол одоо манай уяач нар бас ярьдаг юм билээ шүү дээ. Эхнэр нь морь үздэг болоод морин дуртай болоход морь айрагдаж эхэлдэг гэж. За тэгээ би бол бас одоо энэ үгийг бас нэлээ ярьдгийг. Одоо гэр бүл одоо хамгийн чухал шүү. Яагаад гэвэл одоо чиний зорилгыг ойлгодог те дэмждэг. Одоо бид нар чинь ингээд нас үе түрээд өрг тусгаарлаад гараад явчихна. Аав ээжээсээ холдно. Одоо бүтэн өдөр уцтаад итээг өөр гэж ярьдаг байна. Голд одоо яг хамгийн гол юм бол ерөөсөө гэр бүл. За тэгээд бэлтгэлийн ядарн, бэртэн, гимтэн, сэтгэл санаагаар унан за давн унан одоо янз бүрийн маш олон зүйл тохиолддог. Тэр болгонд бол одоо хамгийн сайн туслах, хамгийн сайн дасгалжуулагч юм бол эхнэр үүдэг. Би тэгээд энэ одоо бэлтгэлийн идэг шамдрынхаа гэр бүлийнхэнд их хэлэх дуртай. Би бол одоо дасгалжуулагч багш. Гэхдээ та бол бас миний туслах дасгалжуулагч юу гэж. Одоо ингээм хамтраад ажиллая. Уяач санал нийлэхгүй тоо. Нийлнэ. Уяачин 100% нийлнэ. өхнөр бол бүр хэцүү шүү дээ. Том галын хүнчүүд менежер шүү. Нөгөө олон уралдаан тогооч юм. Тэгээд тэр тахарууд одоо туслахуудын асуудлыг яах вэ? Тэгээ олон боосууд байна. Энэ бол маш олон асуудал гэдэг чи одоо Арга юм. хүүхдүүдийнх нь ээжинд ажиллана шүү дээ одоо ерөөс. Маш хэцүү. Маш том менежер л болдгийм байна л гэж харж байна шүү дээ. Тэгээд тэр олон хүний хоол ундыг зохицуулах тийм ээ. Чи одоо байнгын зочид ирнэ явна, наадамд явна, маш их хөлөдлөгөөнтэй. Тэгээд дээр нь нөгөө ахын гэр бараа ачих ер нь бол ихнэрийн нуруунд дээр нэлээд ажил байгаа шүү дээ. Мундаг. За тэгээ хангаа авраг минь. Сайхан дөрүүлсэн. Дараалан дөрвөл Завхан аймагаас битүүр бол 2 дахь үзүр гэж тоглосон. Тий 2 дахь Цэрэн Мунцаг гардын дараа Жэми юм бөхчүүд юм байна да ер нь. 97 оноос хойш 28 жилийн дараа. Цэрэн Мунцаг гард мөнхөрдөө арслан давж үзүүлж байна. Дав гэрэл за охин баяр арслан давж үзүүртүүлж байгаа бас юм байна л да. За ерөнхийдөө бол одоо 1-5 эхлээд Улс аймгийн өдрөсөлтөө хүчүүдийн сар шинийн барилдааныг ярьлаа. Эндээс одоо гуруулаа яг ингэ ирээд санаа даваанаас ийм барилдаан байлаа гэж шилдэг 5 барилдаан гаргаж ирнээд тэрийг ирэмдлэн гэвэл яаж толгойд бууж байна? Тэр бол ер нь тэгээд тодорхой шүү. За Тий. 5 дугаар бай. За 5-аас биш бүр нэгээс эхлэх үү? За нэгээс. Нэгд бол лав гэрэл Батмагна Алтан цоож инх саруул гээл явах байх. За мэдээж тэгээд онцлох одоо Түмэн Дэмбэрэл Мөнхбаатар ус барилдаа Тэр гоё одоо байна. гэдэгт уран барилдаа олон шилжилттэй бихний үйлбэртэй барилдаа эцсийн мөч хүртэл одоо тэмцэлсэн барилдаа ингээл олон талаас нь харж Агуулга гарна. тий сонгох байх. За тэгээд мэдээж бол одоо топ гэж нэрлэгдэхэд бол механик гүйцэтгэлийн төгсгөл бол хамгийн чухал байх. Тий. Тэгэхээр одоо бас 3 4 5 бол дараа л ороод ирэх байх. 5 гэрэл Батмагна хоёрт инх саруул Алтан цоож хоёрыг нэгт орох болов. За тэгээ аваргын бас голлох барилдаанууд бай. Тэгж л харж байна. Тэр нь бол альч төрлийн барилдааны үзүү төрөний барилдаан бол уг нь бол бас л Топтой. топ төрлийн барилдаан шүү дээ. Оргил дээр нь гарч ирж байгаа. Тэ. Тэгээ сайн нэрлдэг хоёр бол нэр гайхалтай л та. Сайн хоёрын тэр лав гэрэл Батмагна хоёр ч одоо тэгэл тэр богинохон сайд бас олон барилдаа юм ийсэн шүү дээ.
За ингээд бид бүхэн одоо яг бүр дарааллынхаа дагуу үзэгч та бүхэндээ бүхэн өрөөнөөс ээлжид подкаста хүргэж ярилцлаа. За энэ одоо сар шинийн цуврал барилдаанууд дээр нэмээд ер нь бид нар энийг орхиж болохгүй шүү. Энэ үл заавал яригдах зүйл байсан шүү гэсэн зүйлийг манай хоёр тайлбарлагч Ахмарт маань байна уу? За яг миний хувьд бол зүгээр цаг хугацааны хувьд зүгээр зохион байгуулалт төвөгтэй байсан юм уу? Аймгийн Начингийн барилдаа солгоо залуу хөөр бас барилдуулчул яасан байсан бол доо гэж бодогдсон шүү. Ялангуяа өсвөрийг үзгүй тэр 3 насны ангиллаар зохион байгуулж тэгж баг 2 насны ангил яг байх хэрэг байсан уу юу те. Яг мэдээж тэр хүүхдээ барилдуулж байгаа эцэгхийн тухайд бол барилдуулах ёстой энэ юм ярьж байгаа л гэх л ба. Тэгэхээр ер нь бол би тэр солгоо залуу хүн барилдаа аймгийн Начин хоёроо бол ер нь аваа явах нь зөв. Энд сарсны зурлаас асагдчихлаа тэр хоёр л да. Тэр хоёроо ер нь байлгамаар юм бол гэж надад санагдсан да. Мэдээж яг миний хувьд бол хэцүү шүү дээ. Бас 7 хоног дараалан тайлбар суuna гэдэг бол хүсмээр юм биш. За тэгтээ бол тэр хоёр барилдаанаа бас байлгаж явал зүгээр ч юм уу л гэж бодогдсон. Тэр залуу хүн барилдаан ч юм бол өсвөртэйгээ цуг хийгээл явчихдаг. Тийм барилдаа шүү дээ. За тийм л байна. За. Өсгөө орцсон. Гэхдээ одоо миний хувьд бол сайхан барилдаанууд боллоо. Үндэсний өвгийн барилдаа 2 хэлбэрээр явагддаг. За. Бүхчилсэн тойрог гэсэн 2 хэлбэрээр явагддаг. За тэгээд яг хөө бүхийн одоо баяр гэж бас нэрлэж ирсэн. Сар шинийн цуврал барилдаанууд. Бүхийн баярын хүрээнд зохион байгуулалт. Цуврал барилдаа. Цуврал барилдаан. Улирлаар баяр бол. Ер нь бол одоо сагсан бөмбөгийн спорт, волейболын спорт төр байна л да. Одоо бүх хотын тоглолт. Тэгээд формат нь ингээд жилээс жил шинжлэгдээд улам илүү сонирхолтой гоё болоод явдаг тий. Бидний сар шинийн цуврал барилдаан бүхэн барилдаануудаа бас тийм сонирхолтой болгоул мэдээж одоо уламжлалаа бол гээхгүй. Гэхдээ тийм болгоул бас илүү үзэгчдэд бас таалагдаа. Олноороо ирж үздэг болох, мэддэг болох, хардаг болох сонирхолтой одоо гоё болох ийм одоо боломж бас байдаг шүү, байгаа шүү гэж одоо. Ямар санагдчихээн. Зүгээр тэр уламжлал болоод ирсэн хүлээдэг ийм барилдаан бол аймгийн Начин цолгүй хүчүүд маань өөрсдөө бас барилдаанаа хүлээж байгаа хүмүүс маш олон байсан баг. Зохион байгуулалтын хувьд бол бас нэг тийм айхтар өндөр зүй шаардахгүй ч гэсэн энэ хоёр барилдаанаа бас сэргээгээд явуул яг одоо барилдж байгаа цолгүй залуу бүхөөс дархан аврах хүртэлх бүх бүхчүүдээс бүх өөрөө бүрдэж бүхэн барилдаан бас бүрддэг штэ. Тэгэхээр энэ бүхэн баярынхаа хүрээнд ер нь бүхэн шатны хүмүүст барилдах оролцох боломжтой барилдаануудын байлгаж ивэл бас зүгээр бол өгс. Тийм л бодлоо байна да. За баярлаа. За тэгээд бас хайлхтлороо цагаан сараараа сайхан зоолгосон Ахмад ээзээ хүндгсэн үндэсний нэг хот баяр маань энэ өдрүүдэд өргөлжилж байна. За хоёрхан маань бас цэгэр дэлгэцээрээ нийт үзэгчтэй нэг сайхан сар шинийн мэдлэгээ төвчүүлээд хэдүүл бас өнөөдрийнхөө подкаст өндөрлүүлье та тий. За тэгээд өнтөө их сайхан үйл байлаа. Могоо жил маань их сайхан дулаахан урт сайхан үйл боллоо. Тэгээд Монгол түмэн энэ могоо жилдээ дэлгэрээ хамгаалсан, төрлөөрөө төвшин хамгаалсан. Бүхэн өнгө шиг одоо юм сайхан жил явах болтугай. За баярлалаа. За тэгээд нэвтрүүлгийн маань хүлээн авч үзсэн хүмүүндэд үзэгчид та бүхэндээ баярлалаа. Өнгөрсөн өнөөдөр ирээдүй гэдэг энэ 3 цагийн хэлхээсэнд одоо өн мөнх хөгжиж ирсэн Монгол бүх маань өдрөөс өдөр цагаас цагт одоо хөгжин дэлгэрч иймэр сүлд нь мандан бадарч явах болтугай. Энэ цаг үеийн эзэд ирээдүй цаг үеийн эзэд бас тодорсон өрсөлдөөнтэй ийм сайхан барилдаанууд бас болж байгаа шүү. Өргөөнд одоо ирж яг хажуунаас нь үзэж за тэр сайхан одоо залуучуудын барилдааныг бас харах юм бол гоё одоо хуучин шиг ингэж хүлээж уйтгартай хард суух биш. За энэ цаг үе одоо эзэдийн барилдаан бол бүр их гоё болж байгаа шүү. Тэгээд өргөөндөө ирж бас бүхэн үзэж байгаараа гэж уриалмаар байна. За баярлалаа. За 230 хөтлөгч хатайгаа ер нь яриад байвал олон юм сонсоод ер нь мэлмийн оюу нэгдэд ер нь явхаар л байна. Тэгээд дараагийн дугаар дээр хэдүүлээ өрөөндөө уулзаад бас үндэсний өхөх олон сайхан түүхүүдийг
сайхан ярилцъя. Тэгээд та хоёртоо маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.